Microsoft PowerPoint ашиглах заавар. Монголын бүтээлч ирээдүйд төрийн бас байгууллагаас зохион байгуулж буй Microsoft PowerPoint программыг танилцуулж байна. Microsoft PowerPoint програм нь компьютер ашиглан үзүүлэн таниулах материал бэлтгэхэд зориулагдсан Microsoft Office бүлэг программын нэг юм. Microsoft PowerPoint программын ажлын хуудсыг Presentation гэж нэрлэх бөгөөд энэ нь слайд хуудаснаас бүрдэнэ. Энэ программын ажиллах зарчим нь Microsoft Word болон Microsoft Excel програмуудтай адилхан тул зөвхөн энэхүү программын Animations, Slideshow болон бусад боломжуудыг ашиглан хэрхэн үзүүлэн бэлдэх талаар үзье. Ингээд өнөөдрийн хичээлээрээ Microsoft Office PowerPoint программыг хэрхэн ашиглах талаар дэлгэрэнгүй үздэцгээе. PowerPoint программыг хэрхэн нээж орох вэ? Компьютерийн зүүн доод болонд байрлах стар цонхыг дарж орно. All Programs, Microsoft Office, Microsoft PowerPoint гэж сонгосноор програм нэгдэх болно. Эхлэл цонх, шинээр слайд нээх. Шинээр слайд нэмэх. Шинээр слайд нэмэхэд Home зэснээс New Slide командыг сонгоно. Энэ үед дэлгэцнээр слайдын ерөнхий бүдүүрч ямар байх талаар асуусан загварууд гарч ирнэ. Эндээс тохирох загвар эсвэл хоосон слайдыг сонгоно. Файл зэсийг ашиглах заавар. Тухайн программын хамгийн их ашигладаг файл зэс нь 12 категорид багтах бөгөөд таныг файл зэс рүү орох үед info буюу мэдээллийн хэсгийг агуулсан хэсэг рүү автоматар орно. Үүнд үндсэн функц, Product Activation Required хийж буй ажлын талаарх мэдээлэл гэсэн 3 хэсгээс бүрдэнэ. Save. Шинээр хийсэн ажлаа хадгалахын тулд файлынхаа нэрийг бичиж хадгалах. Файлынхаа форматыг сонгоод Save командыг өгснөөр хийсэн ажил хадгалагдана. Дахин хадгалах тохиолдолд Save командыг сонгож автоматар хадгалагдана. Save as. Дахин хадгалах буюу нэрийг өөрчилж хадгалахад Save as командыг сонгож хадгална. Open. Командыг сонгосноор өөрийн хийсэн файлаа оруулах, хадгалсан файлын нэрийг бичиж хадгалсан газрынхаа замыг зааж өгснөөр хийсэн файлаа сонгоод Open командыг дарж оруулна. Close. Close командыг сонгосноор Save, Don't Save, Cancel гэсэн 3 команд бүхий цонх нэгдэнэ. Save командыг сонгосноор хийсэн ажлаа хадгалж гарна. Don't Save команд нь хийсэн ажлаа хадгалахгүй гарна. Cancel команд нь Close командыг цуцлана. Resend. Хийсэн ажлын файлын жагсаалт сонгон нээх боломжтой. New. Шинэ ажлын файл үүсгэх, цаасны хэмжээ болон өөрийн хүссэн загвар сонголтыг сонгох боломжтой. Save and Send. Бусад форматаар хадгалах, интернет сүлжээгээр илгээх. Print. Хийсэн ажлын файлаа цаасан хэвлэх команд. Help. Тусламж зөвлөгөө авах, программыг шинжилж засварлах. Options. Хэрэглээний програмд ашиглагдж буй бүхий л үйлдэлцсэний тохиргоог хийх. Үндсэн цонхны заавар. Үндсэн цонх нь тухайн программын бүтэц болоод хаана юу байрдаж байгаа нь харагдах болно. Үндсэн цонх нь 4 хэсгээс бүрдэнэ. Үндсэн цэс, мастер хуудас, гарч хиймөр, ажлын цэс. Ажлын цэс хэрхэн ашиглах вэ? Та PowerPoint програм дээр ямар нэгэн ажил гүйцэтгэх гэж байгаа бол ажлын цэснээс өөр шаардлагатай байгаа командуудыг сонгож олно. Home. Таны хамгийн их хэрэглэгдэж болох бүхий л командыг багтаасан байгаа. Тухайлбал та слайдынхаа зураг текстийн загвараа сонгох бол Home цэс Slides Layout гэж ороод загварын жагсаалтаас та сонголтоо хийн. Insert. Танд шаардлагатай байгаа дуу, дүрс, зураг, нэмэлт мэдээллийг оруулж ирнэ. Insert цэснээс дүрс, зураг оруулах хүсэлтэй байгаа бол Insert цэс Images хэсэгт Picture гэсэн сонголтыг дарснаар зураг оруулах цонх гарч ирнэ. Та өөрийн компьютерт байгаа зургаа сонгож Insert тавчийг дарснаар таны зураг гарч ирнэ. Design. Танилцуулга хийх сэдвтэ тохирсон загвараа сонгох бөгөөд аль болох нүдэнд хэд ачаал хөөргүй загвар сонгох хэрэгтэй. Transitions. Энэ хэсэгт та өөрийн хийж буй ажлын слайдаа хөдөлгөөнд оруулах боломжтой. Animations. Animations зэс нь аливаа объектыг хөдөлгөөнд оруулна. Slideshow. Таны хийж буй ажлын хуудасаа хүссэн хэмжээгээр харах, танилцуулах материалаа дэлгэцэн дээр үзүүлэн хийхэд туслах зэс юм. Review. Таны бичсэн текстийн алдаа, өгүүлбэрийн бүтэц хөрвүүлэн орчуулж болно. View. Таны хийж буй ажлын хуудасаа хүссэн хэмжээсээр харах, хуудсан шугам татж харагдах, дэлгэцэнд харагдах байдлыг өөрчлөх командтай. Текст, зураг, графикт хөдөлгөөн оруулах. График үүсгэх. Insert зэснээс Chart командыг ашиглана. Графиктай ажиллах горим нь Word, Excel программын график оруулахтай ажиллах юм. Мөн графикийг өөрөө зураад тоглуулж болно. Графикаа сонгосны дараагаар хөдөлгөөнд оруулахын тулд Animation зэснээс хөдөлгөөнөө сонгоо оруулна. Effect Options хэсгээс сонголтоо хийн. Баруун талд байрлах Animation Pane хэсгээс Play тавч дарж дүрсийг тоглуулж шалгана. Текстэнд хөдөлгөөн оруулах.
Оруулсан текстийг бүхэлд нь идэвхжүүлээд анимашн сэснээс хөдөлгөөнийг сонгоно. Хөдөлгөөний чиглэлийг өөрчлөх бол Effect Options хэсгээс сонголтоо хийн. Баруун талд байрлах Animation Pane хэсгээс Play товч дарж текстийг тоглуулж шалгана. Слайд хуудсанд хөдөлгөөн оруулах. Transitions хэсгээс хөдөлгөөнөө сонгож оруулна. Effect Options хэсгээс хөдөлгөөн хийх чиглэлийг өөрчилдөг. Саундын тусламжтайгаар дуу чимээ сонгож оруулах. Duration хэсгээс слайдын хөдөлгөөний үргэлжлэх хугацааг сонгоно.